Дэлхийн нийтээр 2030 он хүртэл баримтлах доктортой хөгжлийн 17 зорилтын дотроос ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдлыг арилгах асуудал бүх улс оронд тулгамдж байгаа асуудал гэж тодорхойлсон байна. Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө 11-р сарын 27-ны өдөр иргэний нийгмийн байгууллагууд доктортой хөгжлийн зорилтуудыг таниулах кампанит ажил өрнүүлж, ерөнхий боловсролын 10 сургууль, захын ороллын иргэдийн төлөөлөл хамтран дэлхийд даяар өрнөж байгаа мянган иргэдийн хөдөлгөөнд нэгдэж уур амьсгалын өөрчлөлт, бидний амьдралд масктай марш зохион байгуулж байна. Энэхүү хөдөлгөөн нь улс орнуудын засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахын тулд олон улсын гэрээнд гарын үсгээ зурж түүний мөрөөр бодит үйл ажиллагааг нэн шуурхай авахыг шаардах зорилготой. Доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө Action 2015 2000 гаруй байгууллага сүлжээ 150 орны эвслээс бүрдсэн дэлхийн хамгийн том иргэний нийгмийн кампанит ажлыг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аян өрнүүлж байна. Монголын иргэний нийгмийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, тэгш бус байдлын эсрэг тэмцэлд ахиц дэвшил гаргахын төлөө энэ хөдөлгөөнд нэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх болон ядуурал, тэгш бус байдлыг арилгах нь нэг зоосны хоёр тал юм. Бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахгүйгээр доктортой хөгжлийг авчирч чадахгүй. Ядуурал, тэгш бус байдлыг зогсоож байж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл багасна. Улс орнуудын засгийн газар тэгш бус байдлыг арилгах, ядуурлыг бууруулах, шинээр батлагдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийг үнэхээр хүсэж байгаа бол эрчим хүчний их үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч рүү 100% шилжүүлэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх дэлхийн нийтээрээ баримтлах бодлогыг баталснаар хөгжиж байгаа болон ядуу бураа улс орнуудад нүүрс төлснөөс үүсэх агаарын бохирдлыг бууруулахад эмзэг бүлгийн иргэдэд уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх дасан зохицоход бодит тусламж болж чадна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх цаг болж хүн төрөлхтнийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх цаг болсныг илтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний амьдралд нөлөөлж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахын төлөө засгийн газар дорвитой арга хэмжээ авах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар малчид, тариаланчид, ногоочид болон эмзэг бүлгийн иргэдэд хамгийн хүндээр тусч байна. Байгалийн гамшиг, зуд, ган, үер, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг нь бүгд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм а. Монгол улсын засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг 2011 онд баталж, 2016 он гэхэд эхний үе шатны хэрэгжилтийг дүгнэхэд ганц жил үлдсэн байна. Мөн байгаль орчинтой холбоотой бодлого хөтөлбөр 30 орчим гарсан хэдий ч түүний хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм оновчтой бус байна. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал болоод байна. Өвөл, утаа, хавар хөрш шорооны бохирдол, туулгалын ширгэлт, бохирдолт гэж ярих төдийгөөр хязгаарлаж, үр дүн, үр ашигтай ажил хийгдэхгүй байна. Энэ бүхний хариуцлагыг засгийн газар хүлээх ёстой. Иймд бид засгийн газраас агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгахыг өнөөдөр шаардаж байна. Бид агаарын бохирдлоо Ирүү дайгуу очинд амьдрахыг хүсэж иймээс бидний хийх идэвхийг шаардж Хүн төрлөختөн 18 дугаар зуунаас мод тайрах, мод шатаах, нүүрс түлэх, үйлдвэрийн утаа, машин, онгоц, тоос шороо дэгдэх зэргээс шалтгаалan агаараа бохирдуулж ирсэн байна. Агаарын чанар муудснаас хөрс усны нэгдэл өөрчлөгдөж, хүн амьтны оршихуйд сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн эрүүл мэндийн 2011 оны судалгаагаар Улаанбаатар хот хамгийн бохирдолтой 10 хотын 2-т орсон байна. Тус байгууллагын 2012 оны баримтад агаараа шалтгаалan нас барсан хүний тоо 3.7 саяд хүрсэн бол 2014 онд 8 хүний нэг нь агаарын бохирдлоос шалтгаалan амь насаа алдсан гинэ. Мөн хот суурин газар амьдрах хүмүүсийн тоо жил ирэх бүр өссөөр байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2005 оны зөвлөмжөд агаарын тоосны ширхэгжилт 24 цагт дунджаар 25 байхаар заасан бол Монгол улсын 2007 оны МНС 4585 2007 стандартаар 50 гэж заажээ. Харин 2011 онд Улаанбаатар хотын агаарын бохирдол үндэсний стандартаас 30 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 60 дахин бохирдож байжээ. Яагаад энэ асуудлуудыг онцолж үзэж байна вэ? Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Дэлхийн банкны судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарсан ядуусын тоо 100 саяар нэмэгдэж магадгүй гэсэн тооцоо гарчээ. Цүлжилт байгалийн гамшиг, зуд, ган, усны нөөцийн хомсдол, усны цэвэр усны асуудал зэрэг нь бүгд л уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө юм. Харин бид уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж чадах вэ? Бид юу хийх хэрэгтэй вэ? Энэ асуудлын эсрэг тэмцэхдээ хүн бүр нэгдүгээрт мод тарих, хогоо ил задгаа хаях, хогоо шатаахгүй, задгаа гал асаахгүй байх, гэртээ тамхи татахгүй байх, цэвэр агаараар амьсгалах хүртлээр маск зөөх, үйлдвэрийг хүн амьдардаг газраас холдуулах, эрчим хүчээ хэмнэх, дулаана хэмнэх, аяг тавг хувц суугахдаа халуун усаар биш, бага хэмийн дулаантай усаар угааж занших, нар салхины зэрэг нөхөн сэргээгт эрчим хүч ашиглах, нийтийн тээвэр ашиглах, дугуй унах, хувийн машинаа байнга засварлаж, шинжлэх зэргээр хувь нэмрээ оруулах боломжтой.